Манай бүс нутгийн хөгжилд тулгарч буй бэрхшээл болон түүний шийдэл. Намайг Эрдэнэлийн анх цай гэдэг. Би Говьолтой аймгийн Дээрээс суурин ерхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг энэ жил төгсөн амьдралын эхлэлд хөл тавина. Дассан газрын давуу зүйлэн гэдгчлэн төрсөн нутг минь хамгийн сайхан шүү дээ. Эндээ амьдрах хүсэлтэй миний хувьд дээд боловсрол эзэмснийхаа дараа сумдаа ирж амьдрах эсвэл Улаанбаатарт амьдрах зэрэгт эргэлзүүлж байгаа шалтгаан бол өдрөөс өдөрт зөөрч байгаа өхөө амын тоо болон сумын буурай хөгжил. Өнөөгийн нийгэмд хүн бүрэл ихтэй боловсралтай өндөр цалинтай ажил хийж, эрүүл шинэ хүнс хэрэглэгч, хандаасаа халуустай тохитогор оронтой байж бүхэл хэрэгцээ нэг газарт амьдрахыг илүүд үздэг болсон. Ийм учраас залуучууд хөдөө орон нутагт бас хотод төвлөрөх болсон. Орон нутагт төсвийн байгууллагаас өөр тогтвол суурьшилтай ажлын байр байх байгаа. Ийм дэргэдийг төлөвшүүлэхийн тулд цалин хөлс өндөртэй мөн байнгын ажлын байр амьдрах тав захтай орчныг бүрдүүлэх нь зүйтэй. Хүмүүс орон нутагт ирж суусан ч өөр хүүхдүүдийнх нь боловсрал таараа байх нь хэлбэг. Хотод байх хувийн сургууль, орон нутгийн улсын сургууль асар их ялгаатай. Хүүхдүүдийн хичээл сонирхолтой байх хандлага нь ч өөр байдаг. Боловсрал чанартай байх нь улс орны ирээдүйд чухал үр нөлөөтэй. Иймд ирээдүйд Монголын хаанч очсон боловсролын хувьд тэгш хүртээмжтэй чанартай байх нь бас нэгэн давуу тал болох юм. Монголчууд эртээр үеэс мал маллан нүүдэллэн ирсэн ард түмэн. Харин өнөө үед малын түүхэд үн цэнэгүй болсоор байна. Үүнийг өөрчлөхийн тулд бүхий л хийж болох бүтээгдэхүүнээ улстай үйлдвэрлэх байх нь улсын төсөв эдийн засагт нэмэртэй байх болно. Манай бүсийн хувьд бол ямааны ноолоор тэмээний нас нь нэлбэг байдаг бол тухайн эдэр хүний хэрэгцээ болох хөнжил гудас цам зоролт, малгай хивс гэх мэтчлэн тухайн газарт нь тохирсон томоохон үйлдвэрүүдийг байгуулвал хүмүүс нь ажилтай болохгүй ажлын байр нэмэгдэнэ. Малчт маань малаасаа олдог орлогоо нэмж чадах юм. Цаашлаад дотооддоо төдийгүй олон улсад гаргаж болох бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм. Зам дагаж хөгжүүлэрнэ гэдэг шүү дээ. Өнөөгийн нэгэнд хүн бүрл машинтай болох болсон. Манай сумын тухайд мал аж ахуйн зохиолсон учраас олон замын шүлжилтэн малчт нь бэлчээрийн талхталт гэдэг асуудалтай нүүр тулж байна. Харин үүний шийдэл нь төвөөдөө халахсан засмал зам байгуулах юм. Засмал зам байгуулах нь маш олон төрлийн ач холбогдолтой. Америк Аляска мужийн төрийн иргэдээ сар бүр мөнгөнд тэтгэмж олгодог. Харин санхүүгээ газрын засны олборлолтын орлогоос бүрдүүлдэг. Үүний жишгээр хөдөө орон нутагт буй залуучуудад сар бүр мөнгөнд тэтгэмж олгох нь тэдгээрийг суурьших нүдлийг бий болгоход тустай байж болох юм. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгчлэн улс орны минь хөгжил хөдөө орон нутгаасаа эхэлнэ. Гагцгүй өв соёл уламжлалаа хадгалан үлдэх нь нэн чухал юм аа.